Зохиолч Нацгийн даваа даш. Үйлийн үр гэдэг. 1960-ад оны эхэн үед манай суманд толгойн халахтай төдий аж амьдралтай буюу эсвэл олноор явж бор гэдсээ болгодог ухаан солиотой хэд хэдэн хүн байлаа. Хүүхдүүд бид тэр хүмүүсээс баахан айж цэрвэн. Харин хөгшчүүд үйлийн үр гэдэг хэцүү. Энэ насандаа юм уу урд насандаа үйлдсэн үйлийнхээ үрийг эдэлж яваа юм. Ингэж зовж яваа амтнд буруу санж болдгүй юм. Зовлон гэтлэгт нь багч гисэн тус дэм болох хэрэгтэй хэмээн бидэнд сургаж, орж ирэхэд нь цай хоолны хишиг өгч, гарахт нь ааруул ээзгий өрөм бяслаг хүртээн. Тэм хүмүүсийн нэг Бандууш хэмээх том биетэй идэрхэн эр байлаа. Бандууш гуай өөрийн гисэн орон гэр байхгүй өгөөд дуртай айлдаа хоноод өглөө эрт гарч одно. Сайн санаад хүмүүс дээл хувцс өгнө. Тэр элдв юм ярихгүй өгөөд саар муу юм тохиолдоход лавгд хэлмээр юм байна. Лавг хэцүү. Тэр л таарна гэж учир битүүлэг юм ярина. Харин хөгшөд лавг гэж ганц хайртай дүүн байсан юм аа. Анх солио тусахт нь баглаж хүлэн эмнэлгийн бараа харуулсан юм гинлээ. Галзуурч солиорсон хүн чинь хамгийн сайн хүндээ өшөрдөг гэдэг. Тэр үнэн. Бандууш 1940-од оны дундуур өндөр нуруутай сайхан залуу цэргээс ирсэн гэдэг. Уг нь хайрхан дулааны хүн л дээ. Залуугийн эр бярандаа эрдэж адуунд их хэрцгий ханддаг байсан юм билээ. Морьныхоо толгой руу том ташуураар хайргүй балбдаг байсан гэж нутгийнхан ярьдаг юм. Тэгээд л гинт морьноосоо унж бэртэн солио тусч ийм болчихсон хэрэг. Эдээ үйлийн үр гэдэг хэцүү гэж ярьдагсан. Зарим нь адууны хараал хүрсэн гинлээ. Адуу гэдэг тэнгэртэй амьтан шүү. Гомдоож болохгүй гэж сургамжлана. Ийхүү Бандууш гуай хүнд гэмгүй олноор явсаар ертөнцийн мөнх усыг дагсан. Манай сумд лам явсан хүн олон байсан болохоор Бандууш гуайн араас майн уншиж зул өргсөн нь олон байсан байхаа. Бандууш гуайтай ижил төстэй амьдралтай нэг нь Самдангийн хар гэдэг эр юм. Нэр нь хэн гэдэг байсныг бидний үеийнхэн мэдэхгүй. Бандууш гуайг бодвол сумын төвийн баруун урд жалгад нэг муу хавсгар хар гэрт амьдрна. Тэднийхээр орж гарах амтан гэж байхгүй. Харин хонь өхөр төхөөрөхдөө цэвэрч нэмбай шалмгай хүн байсныг мэдэх юм. Нэг удаа манайд хонь гаргаж өгөх юм боллоо. Олон ч юм ярилгүй гадаа гараад гараа эхлээд шороогоор дараа нь усаар сайтар угааснаа. Одоо галаар угаана гэж аргалын галд учир зүггүй хариулаад ажилдаа орж билээ. Тэр хэдийгээр ухаан солиотойч бас л мөрөө хөөсөн гэмгүй нэгэн явсаар хорвоог гэтлэгсэн юм. Энэ үед зарим настай хүмүүс манай хүрээний хаяа чинь галзуу солиотой амтнд их өлзийтэй юм гинлээ. Хизэнээсээ нааш тийм хүний бараа тасраагүй юм гэдэг шүү. Анх Наман сүрэн ханы дэргэд өссөн Авдийн гэрэл гэдэг нэг сэргэлэн хүүгийн ээж нь ухаан солиотой хүн байсныг хан дэргэдээ асрамжилсаар байгаад өхүүлсэн гэдэг. Хэмээн хачин хууж дэлгэнэ. Үүнтэй зэрэгцээд 1960-ад оны эхэн үед их булгийн дунд усанд хэдэн ямаагаар амьдралаа залгуулж байсан Өлзий төмөр гэдэг ядуу эрийн хөлн татаж сумын төв бараад жирвэ. Адглаад хэдэн ямааг нь нэг хэнэггүй эрээ сүрэгтэй нийлүүлэн эзэн суусан сураг гарч
шүүх цагдаа болох нь тэр. Өлзий төмөргөө эрүүл байхдаа зуны дэлгэр цагт хэдэн ямааныхаа сайлыг хурааж тоогоо нэрэн орсон гарсныг шимийн архиар дайлдаг сурагдуулдаг байсан юм. Гэсэн ч хоёр хөлн татсан учраас хэдэн ямаагаа хариулж амьдралаа залгуулах боломжгүй болсон хэрэг. 1962 онд Сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа хуучин нэрээр Өрнөлт нэгдлийн ерөнхий хорооны хамтарсан хурлаар Өлзий төмөргойн аж амьдралыг хэлэлцэж, гэрийн нэгдлээс бүрээс гарган дулаалж, түлш хоол ундны тусалцаа үзүүлэхээр шийдвэрлсэн байна. Хожим материал шүүж үзэхэд ингэж шийдвэрлсэн нь аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Өлзий төмөргойн нэрээр өргөдөл очсны дагуу хийгдсэн ажил байв. Аав ээж хоёр минь Өлзий төмөргойг бага залуугаас нь мэдэх учир хэдэн шуудаа аргал, мах, өрөм, тос зэргийг ахаар хургуулдаг байлаа. Бас настангууд Өлзий төмөр эхийгээ муухан өргөсөн юм. Үйлийн үр гэдэг хатуу юм да хэмээн хэлэлцэж байсан нь хүүхэд насны дурсамжинд хадгалагдан үлджээ. Энэ цагаас 60 орчим жил өнгөрсөн ч настангуудын хэлж байсан ёс суртахууны болон үйл нүглийн тухай сургамж нь хуучирсангүй. Зохиолч Нацгийн Даваадаш. Уншсан Эрхэнбаярын Батторж.